сайн бяцхан нөгөө намайг Эрдэнэт Од гэдэг. Би хайсын 1-р курсын оюутан. Утгаараа бахархын урандаар Сүхбаатар аймгийнхаа түүхэн болон дурсгалт газруудыг та нартай танилцуулахад бэлэн боллоо. Сүхбаатар аймгийн Дарганг сумын нутаг дээр орших Шорвог нуур болон Элцэнд боогдон тогтсон нуур юм а. Хээр тал болон говийн зааг дээр орших ус намаг элсэн манхан хуурай ихэр хосолсон өвөрмөц сайхан тогтолцоотой. Хун шуу бол Ганг нуурын бэлэгдэл монголчуудын дунд мянган хөнгөн чуулган хэмээн алтаршжээ. Буцаж буй шуудын хомоос сүүсэл өргөдөг заншил Монголд байгаагүй бай. Шуудын яраас нулимс ургах, харж гониглах зэрэг нь мууяр гэж хэмээн үцээр иржээ. Мөн явж байгаа амьтан үлдэж байгаа бүхнийг хамаг сайн сайхныг нь хаман оддог хэмээн үзэн хаалга үдээ хүртэл хааж төвждэг заншилтай. Харамсалтай нь Ганг нуур нь дэлхийн цаг үеийн өөрчлөлтийн улмаас нуурын ус татарч зарим жилүүдэд ширэгдэг болсон байна. Одоо багийнтайгаа Сүхбаатар аймгийн 1893 онд мэндэлж 1946 онд тулсан. Монголын төр нийгмийн зүтгэлтийн хад сонин тогтцол тойрхи газар өдрийн чулууны дунд цалцаах ханан хатнаа хоёр хэсэг газар дуу мал хаамтдын төрсөг бүх тал байгаар нь хохоолгосон чойны дугаар цохиж голын дайны ялалтын түүх 8 жилийн хүрээнд Сүхбаатар аймгийн засаг даргын захирамжаар Монгол Улсын Баатар чойны дугаар жавын алдрыг хөгжүүлэх түүхэн гавьяаг залуу үеийнхэн таниулах зорилгоор ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа түүний төрлөх нутаг Онгон сум 9 сарын 1-нд зохион байгуулсан. Яруу найрагч Очир Батан дэш Балбар 1957 оны 2 сарын 10-нд Сүхбаатар аймгийн Наран сумын Дарган гэдэг газар мэндэлсэн. 1984 онд эм Георгийн нэрэмжит Москвагийн утга зохиолын дээд сургууль төгссөн. Тэрээр оддын аялал, жаахан шарга, гэрэлт хайр, гол ус намуухан орсон, зүүдний мөнгөн шуу, амьддаа бие хайрлах хүмүүсээ зэрэг арга орой ном хувилуулжээ. Эдгээр ном түүний талын хөгчөн, Дарган аялал, тэнгэр шиг бай, янжил амын баясгах дуулал зэрэг олон шигтгээ болсон шүлгүүд нь багтсан байдаг. Онцлог мэдээ үйл явдлууд Сүхбаатар аймгийн төвшин ширээс өмнө менингокок талдвараар өвчлөгдөж эмчилүүлж байгаа хүүхдүүд их байгаа. Цагаагаарын аюултай үзэгдэл нь Сүхбаатар аймгаас гарах автомобилийн хөдөлгөөний түрээс гаралсан. Сүхбаатар аймагт их тойрон 2025 он тэмцээн амжилттай болж Төмөн Зүг сумын хар ямаанд зохион байгуулагджээ. Аймгийн засаг дарга Идэрбат хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, үйлчлэлтийн бэлтгэлтэй танилцж ажиллав. Сүхбаатар аймгийн баруун урд сум, Баян дэлгэр, Сүхбаатар сумдууд 300 хүрэхэд нэг удаагийн буцалтгүй тусламжуулахаар шийдвэр гаргажээ. Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийн 12% нь ураны хайгуул олборлолтын талбай болжээ. Гэх мэтэл өмнөх жилүүдийн судалгаанд дурддагдсан
хүн ам өрхийн статистик Сүхбаатар аймагт одоогоор ойролцоогоор 62.9 мянган хүн ам 18.4 мянган өрх байгаа. Зоомын амьтад байгалийн нөхцөл байдлаас шалтгаалan Сүхбаатарын хэмтээ аймагт цуугаар дуудагдахаар өхөр малаа хорогдсон ангийн судалгаа цагаачийн мэдээ гарч байна. Даргын фестивал 2025-аас соёл аялал жуулчлалын арга. Бүх талбайгаар нь онгойлгон цохиж хэлсэн байна. Зураг бүхий 8 м 70 см талбайтай бодрын чулууны дурсгал нь Монгол орны хадны зургийн тархалтыг дорнод хязгаар хүртэл тэлэх боломжийг олгосноор гадна сэдв, агуулга, улсын арга барилыг хөтөж өөрөө ганцлагтай илэрхийлдэг. Энэ дурсгалыг 1996 онд Монгол солонгосын амарсан дорнод Монгол төслийн шинжилгээнийхэн илэрхийлэх судалгаас өмнө энэ бүс нутагт нэг чадны зураг байдаг болсон юм. Эдгээр хадны зургуудаас зүүнний өмнө тухайн цаг нутаг орны хүн ан амьтад байгалийн харилцаа холбоог хаш болох бөгөөд нэг талбайд буй зургууд нь нэг цамраагүй зүйлүүд биш өвөрмөц сайтай өөрөөр хэлбэл тухайн үеийн орны хүн гишүүдийн өөр хоорондын харилцаа өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг өөрчлөлтийг оролцсныг онцлог үздэг. Ярсан байдлыг үзэхэд хүн амьтдыг ертөнцийн бодит байдалд өөрчлөлт энийг хоёр талбайн гол дунд тод томрон туршсан үрэл зэвсгийн үеийн хадны зургийн мэдээний бас идэв юм аа. Мөн ертөнцийн цаана төгөж баруун 40 гаруй километр байдлаар хүн жолоо 20 минут хийж бүтээсэн ба мөрт хийж аваарах бүгд